Зөвлөгөө гэвэл ер нь нэг тийм гадаад хэл мэлний хичээлүүд ордог. Энэ тэгээд жинхэнэ өмсдөг гэсэн багтан ч тоо. Бэд тэгээд нөө бар болохоо би ерөөсөө нэг юу ч бодоогүй л ирсэн л дээ. Зөвлөгөө гэвэл тэнцчээд дуус айгуу баярлж байгаа. Яг тийм сэтгэл хөөрөлтэй байсаар байгаа л эрдэм шиг санагддаг. Яг тэр нь ч зүгээр л дээ угаасаа л тийх баг. Гэтэ тэр хоорондоо ингээд яг за би эхний жилдээ ийм хичээлүүд авна. Эсвэл за би ерөнхийдөө ингээд 4 жилдээ нэг иймэрхүү хичээлүүд авч нэг иймэрхүү замаар явандаа ч гэх юм. Эсвэл ингээд очиод нэг ийм клубуудыг ингээд судалж үзэндээ гэд тийм ерөөсө төлөвлөгөө байх нь амар чухал юм билээ. Зүгээр ингээд бас юу ч бодохгүй за очиод бүгдийг ингээд хараад очиод бүгдийг ингээд судлаад шийдээд явъя гэхээр уус ингээд анх ирээд энэ чинь нөгөө нэг culture shock гэл тэгээд яг Америк ингээд хэв маяг ч юм уу тэгээд сургуулийн хэв маяг гэл амар олон юмд ингээд тасан зогсож байгаа шүү дээ. Тэгвэл тэрний хажуугаар ингээд бусад одоо тийм клуб ч юм хичээлтэй холбоотой юмнуудыг барыг бодох завайг баг байдаг болохоор сэрнээсээ судлаад хичээл зүгээр юм лээ. Энэ болохоор East Pine гэд ер нь нэг тийм гадаад хэл мэлний хичээлүүд ордог тийм барилга. Одоо латин хэл энэ одоо энэ залгацсан байгаа барилгын хичээлүүд ордог. Тэгээ бисээ германы хичээлээс гарч ирсэн байхгүй юм. Харин хэцүү. Гэтэ яг манай германы департамент ер нь амар гоё. Айгу чанартай. Богино хугацаанд амар сайжирдаг. Engineering-ээр сурдаггүй л бол ер нь нэг хэл одоо сурах хэрэгтэй. Энд сурч явахдаа. Intermediate хүртэл баг авах хэрэгтэй байдаг л үү. Тэгэл энэ сурдаг хүүхдүүд их нэг шинэ хэлний хичээл авдаг. Би бол монгол хэлээр дүүцүүлсэн байсан. Гэхдээ төгсөөд ер нь ямар нэг тийм герман хэлээр ярьдаг орн руу орж сурдсан мөгж бодож байгаа болохоор. Цэрих ч юм уу, Австри ч юм уу, эсвэл Германы Мюнхен ч юм уу тийш. Тэгээ энэ болохоор Nassau Hall гэдэг урдаас нь харуулаарай гоё ярьтана. Одоо гол барилга нь гэх юм уу одоо манай Улаанбаатарын төрийн ордон гэдэг шиг нэг гол барилга. Энэ дотор гэтээ вирус орж үзэж байгаагүй. Миний бодлоор яг сургуулийн ерөнхийлөгчийн офис ч юм уу тэгээд яг тийм administrative юмнууд байдаг. Гол administrative газрууд байдаг гэж би боддог. Үгүй энэ дотор яг орох ерөөсөө шалтгаан гарч байгаагүй тэгээд яг үндэ орж болдог ч манай найзаач гэсэн ерөөсөө орж үзээгүй тэгээд юу ч юм бэ. Зэглээд нэлээд дээр үед Америкийн засгийн газрын одоо төр байр байжсэн гэсэн. 1800-ад энэ чинь нэлээд одоо төгшин барилга шүү дээ. 1800-ад онд байна уу? 700 ч багтгүй онд баригдсан. Тийм, ер нь нэлээд хөшнөл. Нэлээд одоо эртний. Тас хүүхдүүд чинь ингээд зүгээр нөгөө аппликейшн дээр ингээд биччихэл тэгэл зүгээр орчихдоо шүү дээ. Одоо жишээ нь би энэ профессортай ажилламаар байна. Ингээрэн тиймээр ингээд эсвэл энэ клуб руу ормоор байна гэл. Одоо яг тэгж битсэн шигээ ингээд сайн дахиад ингээд сайн судалгаа хийгээд ирээд жоохон бэлтгэлтэй ирүүл зүгээр биш үү. Бараг л яг битсэн шигээ хүн ч гэж зүгээр яг бичиж байхдаа ингээд амар судалгаа хийсэн шигээ ингээд тэрийг зөксөөгөө бити зөксөөгөө. Гэхдээ уус амар эренгүүт амирх боломжууд. Тийм, тэнгуү тэрийг бүгдийг ингээд тийм цаг алдах юм да. Тийм. Бүгдийг ингээд яхад аягүй. Угаасаа яг бүх боломжийг аавна гэж байхгүй. Бүх боломжийг ашиглана гэж байхгүй. Гэтэ аль болох сайн ашиглах хэрэгтэй. Тэнгүү тэхийн тулд ингээд эхний жилдээ яг бэлтгэлтэй ирсэн байх хэрэгтэй. Биш ээ. Бид нөгөө бүгдээрээ junior paper дээр бичих ёстой байдаг гэдэг нь яг тэр амар хуралтай юм шиг санагдаад байна шүү дээ. Уусаа ингээд сурагч болгон тийм боломж олдохгүй шүү дээ. Өөр сургуулиудад бол ингээд яг профессортэй хамт ажиллаад. Тэгээ би бас яг физик гэдэг аягүй жижигхэн департаменттэй болохоор бүр яг профессортой бүр яг тулж ажиллаж чаддаг юм. Одоо манай computer science хийдэг найзууд computer science-аар major хийдэг найзууд болохоор амар олон хүүхдүүд major хийдэг болохоор яг тэр independent work эсвэл junior paper дээр яг ингээд профессорын дор хийж авах хэцүү юм шиг л. Тэгээд тэдний болохоор илүү нэг тийм research seminar маягаар явдаг гэж би сонссон. Би бол одоо яг нэг профессорын дор ажиллал явж байгаа та. Яг хоо мэргэжлийг авсан гэхдээ яг тийм гол хичээлүүд аваагүй гэх юм уу? Мэргэжлийн гол core courses аваагүй. Яг хоо ингээд University of Hong Kong гэдэг чинь том сургууль шүү дээ. Одоо энд бол би ингээд яг хардаг хүмүүсээс хардаг гэх юм уу? Ингээд юм хүмүүсийн амар мэддэг болсон. Жижигхэндүү болохоор. Нөгөө талаас ингээд амар юу сайтай юм хэлээ л дээ. Princeton дээр бол ялцгүй ингээд нэг сурагчид ирж анхаарал нь айгүй их. Одоо чинь энд бол ингээд бид нар бүгдээрээ л нэг тийм junior paper хийх хэвээр одоо summer research дээр хийх мэх нэг тийм асуудалгүй. Зүгээр ингээд профессортой яриад хийдэг. Тэнгүүт өөр том сургуулиудад болохоор ингээд тэрний төлөө нэлээд одоо тэмцэж ийжлэг тэрхүү боломжуудыг олж авт юм байна л гэж харж байна.
Хичээл хичээлийн хувьд бол яг ялч систем нээр өөр юм билээ. Одоо чинь манад ингээд ихэнх хичээлүүд 7 хоногт 2 удаа лекц ордог бол Хонконгд болохоор ингээд зөвхөн 1 удаа тэг 3 цагийн лекц орчдөг. 2-3 цагийн лекц орчдөг. Тэгтээ 7 хоногт ганцхан удаа гэхээр амар юм шиг мөртлөө жоохон яг бүтэн 3 цаг төвлөрөх гэж байгаа хэцүү. Тэгтээ яг workload талаасаа бол Princeton-ийн хоолоор их юм билээ ялцчих. Тэгээ уусаа ингээд манайх ингээд за чи ингээд Princeton-ийн 4 кредит тооцоолохын тулд Хонконгд ингээд 5 хичээл авах хэрэгтэй гэдэг. Тэгээ би 5 хичээл аваад тэгтээ 4 кредит тооцолчихсон. Уусаа манайх чинь тэгээд Америк сургуулиуд дундаа ч гэсэн амар ачаалтаатай үс ордог болохоор Princeton Chicago гэдэг чиг тийм төрөл рүү шүү дээ. Тэгэхээр аргагүй л. Энэ ингээд ийм шинэ юу баригдсан юм. Art Museum. Миний academic замнал ч юм уу тий авсан хичээлүүд ингээд энд ирээл discover хийж байгаа юм л та. Өмнө нь ингээд баг нэг тийм яах боломжгүй байсан юм. Тэгтээ яах вэ? Өөр хүмүүс бассан. Одоо манай дээдлийн өөр хүмүүс ч гэсэн ингэж ярьж байгаа юм сонсч байсан. Санагдчихсан. Тий, юм бодохгүй ирчихсэн. Тэгээд тэгэр хэлжсэн л санагдчихээн. Тэгээд тэрийн ч гэсэн их сонсоогүй. Яг хоо манайх ч одоо нөгөө юу байхгүй. Одоо жишээ нь business school ч гэх юм уу тий. Medicine school байхгүй болохоор харьцангуй жижиг. Тэгээ уусаа ингээ Princeton чинь нэг тийм liberal arts college тэгээд яг тийм research university хоёрын нэг тийм blend болохоор аль-алийнхаа сайн талыг авцсан тийм blend гэх юм уу. Тэгээ би бас ингээ жижигхэн газар ингээ бараг 3 жил байсан болохоор бас яг тийм хот руу ямар ирсэн. Тэгээд яг ингээ том хотод очиод ингээ байсан ч бас гоёлс. Хонконгт байхад. Эхний курсынхаа ингээ гаж ордог ceremony шиг. Гэтэ нэг тийм формал бол биш. Илүү информал ингээд өөр бусад ингээд upper class мод ингээд зогссон ингээд. Би одоо ирснээсээ биш яг тэр голоор нь ерөөсө гараагүй хоёр хажуулаа гардаг. Жохон superstition юм даа. Тэгээ тэр голоор нь ингээд төсгөөс өмнө гарчвал ингээд нэг хичээл дээр унна гэдэг гэж. Би ерөөсөө нэг юу ч бодоогүй л ирсэн. Уусаа ингээд ботход айгүй одоо ямар expectation-тэй байхад хэцүү шүү дээ. Тийм яг ингээд зургаас харсан ч гэсэн ингээд ямар юм болтоо гэж яхад хэцүү. Хэлэхэд хэцүү. Тэгээ ирээд би бол жоохон шоконд орчихсон. Амар том санагдав. Тэгэхээр юу ч бодоогүй ирсэн чинь амар гоё санагдсан. Тийм, барыг тэр нь бараг гоё. Тэгээ жоохон дулаарчин гол ийшээ гэдэг битүүрчсэн. Энэ нэг гоё юм шүү. Ихсэн гэж шүү. Тэра the John B. Elliott Class of 1951 collection. Тэнгэр хүмүүс өөр collection дээр ингээд donate хийсэн. Манай нэг сурагч баар хагалсан л гэсэн ихний өдөр нь. Тэгээ шошор. Тэгээд тэрнээс хойш ингээд цүнхтэй орохтой ингээд яг бити ардаа гэж өөрч ороор урдаа ингээд бариад цүнхий ингэж байгаа л ингээд бондгоцсон шиг л. Би илүү нэг тийм орчин үеийн артист, орчин үеийн шигтэй 2000-ын ихэр үеийн тийм артистууд сонирхолтой. Одоо чинь хинийхээ үстэй. Andy Warhol гэдэг энэ Marilyn-ийн зурагч амар алдартай болсон шүү дээ. Яг нөгөө юм print зургийг баг Andy Warhol-ийн зурагч нь ингээд амар олон ширхэг гарсан. Тийм series of screen printed paintings. Princeton alumni donate хийсэн юм. Одоо New York-ийн Museum of Modern Art гоц. Тэрний нэг director нь Princeton alumni байсан. Тэгээд энийг гарахт нь ингээд худалдаж аваад тэгээд Princeton-д бэлгэсэн юм. Virgin and the Child. Тийм ээ. Сэний тэр нөгөө School of Public and International Affairs гоц. Тэр цагаан барилгатай амар том. Тэр чинь анх Woodrow Wilson School of Public and International Affairs байж байгаад rename хийжсэн юм. Уусаа амар тийм racist хүн байсан. Эдо би. Юу энэ тэгээд жинхэнэ өмсдөг гэсэн багтан ч та. Амар хүн дэрэгдэж. Гэтэ бас амар жижигхэн байна тий. Сайз нь. Энэ тэгтээ бас нэг ном байсан би дотор. Яаж сонгосон бэ? Физик тэгээд undergrad focus тэгээд бас ингээд физикээс гадна бусад хичээлүүд нь ингээд focus сайтай гэх юм уу. Одоо ингээд би бол нэг minority байгаа шүү дээ. STEM дээр сурдаг болохоор. Тэгвэл манай найзууд чинь өөр хичээлээр мэддэг. Өөр төрлийн хүмүүстэй байдаг юм сургалт. Юу л лэж та юм шиг. Төрөнд. Одоо манад ингээд тийм шин тийм dining hall байгаа. Танай нөгөө амар тийм том dining hall гэдэг юм шүү дээ. Би нэг дээр бичсэн чинь амар том. Том
Нэг том даа. Манайхаас бол хамаагүй том байхгүй. Яг гоо хоёр дахь болох юм лээ. Тийм. Тэр чинь аягүй жоохон тийм модерн талтай нэг Тий, шинээр баригдсан. Тэр шиг тийм байгаа. Эсвэл нэг юм арай хуучны одоо нөгөө яг хөө тэр юм шиг тийм гоё юм биш л дээ. Уул нь яг нэг тийм Harry Potter шиг тийм газар байдیں۔ Гэтэ тэр нэг graduate сургууль их тийм жоохон олон шиг. Гэтэ тэрнтэй төстэй нэг өөр нэг газар байгаа. тий, тийм. Би бол арай модерн юм шүү дээ. Манай зөв бүгдээр төгссөн шүү дээ. Freshman би тэгээ буцаад турцсан. Тэр Америкээс хол жоох уулзсан ч гэдэг турцсан шүү дээ. Яг өмнө 100 тэгэл Монгол бишээ Герман яваад тэгээ Монгол яваад тэгснэ Хонконг яваад тэгсэн ч гэдэг турцсан. Уусаа Америк хоол байгаа тэгээ нэмээд яг хоолнд бас байдаг. Одоо яг нөгөө гэдэггүй Америкийн юм жоохон Хилтэй биш, нэмэлттэй. тийм нэмэлттэй дэлгүүдэг гэж бодсон шүү дээ. Айгу processed ирцэнгуу яг үндэ амар өөр. Яг ингээд яг пенсны хүүхдийн гэсэн нэг тийм хайрцагт хийхэд жоох хэцүү. Гэтэ яг уу яг тийм хідэн төрлийн хүүхдүүд байдаг. Одоо жишээ нь ингээл амар их extracurriculars хийдэг. Тэг хичээлээ ч гэсэн хөрх аваа явчихдаг. Тийм хүүхдүүд юу нэг их байдаг. Тэнгүүт яг нэг хичээлтэй амар passionate, нэг research хийдэгтэй амар passionate тийм хүүхдүүд ч бас байдаг. Тэгэл янз янзлантай. Гэтэ ямар нэг байдлаар ингээд нэг бол ингээд амар passionate эсвэл ингээд айгу олон юм ингээд амжуулж чаддаг. Тиймэрхүү. Эсвэл яг тэр хоёр зан чанарыг ингээд хоёулын нэгтгэж юм тийм хүүхдүүд л. Энэ ингээд амар юунууд ирсэн байгаа. Хашаанууд. Манад ингээд Princeton reunions гэж болдог байхгүй юу? Тэгээд reunions гэдэг нь одоо нөгөө манай монголоор ч нөгөө 10 жилийн уулзсан юм ингээд төгсчөөд босож ирж ингээд ялдаг, цуглардаг. Тэгээ жил болгон болдог. And apparently like it's Америкийн километр квадратт ногдох ч юм уу хамгийн алкоголны хэрэглээтэй. Тийм юм гэдэг шиг л. Тэгээ би эхний жилээ яг тэнд нь ажиллаж байсан аахгүй суурчтай ажиллаж болдог. Оройн өдөр нь ажиллаж байгаа. Тэгээ манай найз чи оройн уугаад. Тэгээ дараа нь ингээд одоо энэ хөрс мөрснөөс бараа ингээд пив өнөртэй. Тэгсэн тэгээ тэрийг хөөрхөн цэвэрлээд тэгээд нэг хэдхэн хоногийн дараа нөгөө commencement болчихдог. Төсөлт. Тэгээ reunion-д бол ер нь айгүй их хүмүүс ирдэг. Би харахад яг алумниуд бол яг сургуультай амар хайртай байдаг. Яг уу яг муулах ганц юм л гэх юм бол яг муулах биш л дээ. Одоо complaint л юм да тий. Хичээл нь айгүй хэцүү байдаг гэж. Одоо жишээ манай ингээ pre-med хийдэг найзууд өгөхгүй. Тэд нар бол айгүй тэгэж ирдэг. Уул нь хаар уртл яваасан гэж. Ингээд дүнд яг ингээд юу яагаад байдаг гэх. Яг уусаа Бостон тэр авчаа ингээд яг нөгөө medical талаас хамаагүй сайн. Тэгээ нөгөө талаас ингээд яг academic талаасаа тэгж стресстэй нэг бага юм шиг үлээ. Яг Princeton ингээд яг unnecessarily айгүй стресстэй яг дүнгийн төлөв хэтрхийг стресстэй гэх манай яг тийм pre-med найз гэдэг. Тэнгүүт яг миний зүгээс болохоор тэгэл манай өөр найзуудын зүгээс болохоор яг ингээд яг дүн чухал ч гэсэндээ бас ингээд research experience дээр аягүй чухал шүү дээ. Тэгээ тэрийгээ бас аягүй сайн авч чаддаг болохоор. Яг бас mental health талаараа жоо асуудалтай л биш. Ингээд аягүй манай семестр чинь ер нь харьцангуй аягүй богдох юм л шүү дээ. Гэтэ нэг семестрийн зүгээр 12 12 13 ч ингээд ер нь аягүй богдохондоо орт юм лээ. Одоо чи манай spring semester чинь ингээд бусад сургуулиудаас ингээд 2-7 хоногийн дараа эхэлж байгаа байхгүй юу? Нэг сарын бараг сүүлээр тэгчээд ерөнхийдөө яг 5 сард бараг адилхан ингээд дуусдаг. Тэгээд ер нь жоохон шахуу байдаг болохоор арай юутай. Жоохон стресс ихтэй. Тэгээд нөгөө талаас одоо намайг ирснээс хойш ингээд жил болгон нэг хүүхэд биш жил болгон ингээд семестр болгон нэг хүүхэд ингээд ер нь suicide. Бүр consistently semester болно. Тэгээд одоо жишээ нь өмнө жил мэд гэх юм бол тэр хоёр нь хоёулаа ингээ freshman байсан. Тийм ер нь л ингээд mental health. Тэгээд энэ болохоор баар тэгээд сая ингээ нөгөө дэлгүүрлөө ороход анзаарсан бол баахан тийм улбаршаар бод. Тэгээд нөгөө баар болохоор өнгө нь бас жоох нөгөө гол өнгө нь улбаршаар гэх юм. Тэр болохоор одоо гол гейт байна. Одоо манайх одоо 2026 гингүүт ийшээ ингээл тавигдах та. Тэгээд миний харснаар яг ингээд хүүхдүүд манай найзуудаас ингээд яг story of тавир хийдэг энд.
Тэгээ энд уусаа яг хэлсэн шүү дээ нөгөө нэг дүн тооцогддог гэх юм уу. Зүгээр пасс хийсэн байхад болдог болохоор Тэгээд зүгээр ашигладаг. Тэгээд аюух аялж маялдаг. Тэгдэг. Тэр нь л айгу тэгж л ер нь жоохон амт. Тэгэхгүй л бас нөгөө зундаа ч гэсэн ингээд бид нар чинь ингээд дадлан мадлах хийх тийм expectation байгаа шүү дээ бүгд. Тийм болохоор чөтөн нэлийн дээр үе хэлмэрс л та. Бодвол эн чинь нэг юу исэн юм аа. Биологч лөө геолог гэдэг юмсан ахгүй юу? Тэгээ эднэр тийшээ шинэ бүрийн барилгатай болсон. Тэрний цаана амар тоф. Одоо энд яг тийм баг одоо ийшээ баг нүгээд баг дуусчих хаа. Тэр айгуу гоё тийм environmental engineering тийм барилгатай болсон. Амар тоф. Болдогдаад байгаа юм. Тэгээ ер нь хуучтай болчихсон. Ер нь хамгийн хуучин жоохон мяа барилгуудтай ордог усхгүй. Энэ тэгээ өөр нэг геолог юм тийм юм спортод бол. Тэгээд бид нар ашиг амар гоё сэтэлцээ. Тэгээ манайс орчил за болж эднэр л яриг барилгуудтай гоё. Одоо ийшээ ингээд явангууд ингээд neuroscience химийн барилгууд юм. Тэд нар амар гоё зэрэг. Тийм. Энэ болохоор юу баригдаж байгаа одоо энд шинэ residential college баригдаж байгаа. Тэгээ амар их тийм construction байгаа байхгүй. Одоо Princeton ингээд сурагчдын тоогоо нэг 200-200-аар нэмэгдэх зорилготой байгаа шиг. Бас нэг residential college чинь ингээд 100-200 хүүхэдтэй шүү дээ. Тэгээ нэг жил яваад тэгж нэмэгдүүлэх зорилготой байгаа шиг гэдэг шивч. Наад руу чинь зам хатсан. Одоо энэ Hobson College гэдэг. Шинэ коллеж төлөвч. Тэгэд эндээс цаашаа болохоор юм natural sciences юм уу? Тэрсгэж хувац. Одоо тийшээ болохоор neuroscience-ийн барилга тэнд байна. Тэгээд энэний цаашаа болохоор physics, chemistry, тэгээ astrophysics гэдэг. Тэгтээ манай яг chemistry building бол дэжгүй. Physics, astrophysics болохоор astrophysics гэсэн амар дэжгүй. Ягаад ч physics бол жоохон ugly. Жоохон дээр үе холж тийм юм уу? Тэгтээ тодорхой нь хөөрхөн л өөөсөө манай департамент болохоор тийм. Тэгээд математикийн бас амар тийм том. Хичээл хийхэд баг орчин үеийнхэн гоё ч. Дараа тухтай гэх юм уу. Нэг хичээл хийхэд гэтээ ингээд яг хайда зүгээр ингээд орж сууж мохоц ч юм уу. Тэгэхэд орчин үеийнхэн чүж. Одоо саяны эхний нэг орсон нэг тийм library шүү дээ ингээд юутай та нэг класс юутай. Тэр ингээд л. Энэ болохоор одоо манай хамгийн сүүлд энэс өмнө одоо Hobson College-с өмнө баригдсан нэг 2-3 онд л баригдсан баг таа. Хөрхэн сүүлд баригдсан тийм residential college. Нэг нь болохоор Yale College гэдэг хүний юмсан. Тэгээд тийм Аз хүн болохоор энэ тийм хоол одоо дайныг хоол нэг тийм Аз хэсэг бид Аз хэсэг ч гэдэгтэй зүгээр нэг юм dumplings гэдэг хэсэг гэдэг. Тэгээд тэгээд NCW New College West гэх тэр бол бас нэг нэртэй байх хэрэгтэй байхгүй юу? Гэтэ тэр хүнийх нь хүүхэд нь одоо сурж байгаа гэд. Тэгээд төгснөхийн дараа нэр их юм шиг. Манайд чинь Christopher Nolan-ы хүү сурч шүү дээ. Манайд дотор төгсөж байгаа. Би харж байгааг. Тэр зүр сонсдог гэж ярьдаг л. Сурдаг гэж ярьдаг. Одоо зарим өөр сонсдог үз. Нэг тийм алчтай хүмүүс хүүхдүүд ер нь байдаг юм шиг. Зарим нь жоохон лөө. Ерөнхийд нь ер нь лөө гэх юм. Одоо чи миний нэг мэдгч чинь одоо last name нь одоо Churchill гэлээ дээ. Actually холбоотой биш. Юу болов? I think it's probably like international affairs or politics. Энэ дээр ингээд аягүй одоо coach өгөлдөг. Зүгээр суудаг профил. Энэ өмнө жил ингээд зүгээр арай ингээд яатсан байсан байхгүй. Хожимхаад сэндижсэн доор нэгээд юмсан. Одоо тэгээд Ялцчихэд коллеж студентс энэ тэр хартай авирсан юм ягааны хэсгүүд ягаад ч амар рандом тийм тэр энд амьддаг хүмүүсийг хатархдаг уу тийм бацтай тэр ч үсээ рандом орлын хөрлөгч байсан тэгээд шинэ болохоор ингээд 0 болно гоё юм гоё эсэт тэгвэл ингээд хуучин мочлууд нь ингээд уусаа эсээгөө тэгээд жоохон чагаа зарим нь бол ингээд манай нэг зөвхөн өрөөнд нь хулган ороод болгоны traffic тааж одоо тэр дээр харсан ингээд жоохон хуучин барилгууд гэсэн шүү дээ. Тэр чинь ингээд dorm гэсэн шүү дээ.
Тэнгүүд тэд нар болж байгаа. За би яг одоо яг энэ хэсэг сургуулийн хэсэг болохоор дандаа хичээлийн байрнуудтай хэсэг. Одоо доошоо болохоор ихэнхдээ дуурмууд байгаа бол энэ хэсэгт болохоор ихэнхдээ нэг тийм humanities хичээлүүд ордог. Яг энэ зүүн талд болохоор баруун талд болохоор architecture library байгаа. Энд архитектурын хичээлүүд ордог. Тэгээд бас дотроо library номын сан байгаа. Тэгээд урагш байгаа болохоор одоо юу гарч ирнэ? SPIA, the School of Public and International Affairs тэрний барилга одоо урд гарч ирнэ. Тэгээд тэнд яг тийм sociology эсвэл тэр international affairs талын хичээлүүд ордог. Historical analysis нэг зэрэг. Тэр нэг ямар ч хамаагүй тийм одоо хичээл болгон өөрийн гэсэн нэг тийм distributionд хамаарагддаг гэх юм уу? Одоо historical analysis, literature and arts, social analysis, quantitative and critical reasoning гэдэг тийм өөр distribution өгдөг. Тэнгүүд бид нар болохоор ингээд за яг би бол ингээд яг math physics гэлэг тийм шинжлэх ухааны эсвэл математик эсвэл тийм quantitative reasoning гэх холбоотой хичээлүүд бол угаасаа асуудалгүй авчиж байгаа шүү дээ. Тэгээд хичээлээс физик хичээлүүдээс гадуур болохоор language and arts 2-ыг, historical analysis 1-ыг, social analysis 2, ethics and morality 1. Тэгээд дахиад байгаа хаа би тэгтээ марцчихж. Тэгээд ер нь нэг тийм psychology, history, philosophy гэдэг тиймэрхүү хичээлүүд аваад тэргээ дөрвөгдсөн дээ баг. MIT шиг үгүй. Энд ч үгүй их нь тамирчид байдаг. Student athletes is like probably 20% or 20-30% нь оюут тамирчид байдаг болохоор тийм. Спортын үед хамгийн том өрсөлдөгч яг хичээ юунаас амар спортоос амар хамаардаг. Тэгэхээр яг өөр л. Гэтэ ингээд угаасаа бодвол бусад Ivy League-ийнхэнтэй л айгу угаасаа тоглоод тийм шиг Ivy League-ийн тийм тоглолт мөглөхгүй. Энэ болохоор юм fountain, SPIA fountain. Энэ болохоор нөгөө нэг яриадсан барилга School of Public and International Affairs. Тэгээд одоо энэс цаашаа болохоор ийшээ одоо economics, finance-ийн хичээлүүдс ордог тийм хэсэг байгаа. Тэгээд тийшээ цаашаа болохоор ингээд бүр ингээд дахиад нэг хэсэг байгаа. Computer science, engineering, quad гэх юм уу да. Яг тийм хичээлүүдийн одоо нэг тийм хэсэг байдаг. Гэтэ жоохон хоол тийшээ. Одоо энэний цаана байгаа энэ моднууд бол хэрэнд 2-7 хоногийн өмнө нэг нөгөө cherry blossom болоод байсан. Дэлгэрсэн байсан. Одоо ногоорсон. Ийшээ юу яадаг? Ийшээ энэ SPIA одоо International Affairs-ээр сурдаг хүүхдүүд одоо thesis-ээ биччихээд thesis-ээ submit хийчихэд ийшээ ингээд гүйж орсон юм билээ. Тэ. Ер нь тийм бусад би сурагчдыг тийж яхахыг харж байгаагүй юм. Яг International Affairs-ийн хүүхдүүд л. Яг би зөвхөн физикийн юуны талаар л жоохон мэднэ. Одоо Princeton чинь нийтдээ 50-д Нобелийн шагналтай одоо сурагчид нь ч юм уу эсвэл энэ зааж гисэн багш нар ямар нэг байлаа холбоотой байдаг. Тэнгүүт тэрний 22 жилүүдээ физикийн департаментаас гарч ирсэн. Тэгээ манай физикийн барилга дотор ингээд яг тийм freshman ч юм уу sophomore байхдаа яг хичээл авдаг нэг хэдэн өрөөнд идэх хгүй яг нэг тийм давхар гэх юм уу. Тэгээд яг тэр давхрын ингээд яг ханан дээр ингээд тэдний зургийг ингээд тавьсан байдаг албартын тавьсан. Яг ингээд тэгээ харангуут ингээд яг 20 хүн хэдэн хүн ингээд инээлээ тавьсан. Тэр дунд нь одоо Richard Feynman юу сүүлд 24 оны Нобелийн физикийн шагнал авсан хүмүүс гэл тэр нь бас аягүй гоё л байдаг. За ийшээч нэг үзэх байхгүй дээ. Манай инженеринг явуулж байгаа тартай. Тий, аягүй жижиг. Одоо 20 хүртэл одоо major гэдэг жилдээ. Ер нь аягүй сайн амар legacy-тэй гэх юм уу. Гэтэ миний бодлоор угаасаа физик угаасаа аягүй тийм ерөнхийдөө unpopular major болохоор тэгдэж магадгүй. Гэтэ яг Princeton бол яг физик нь ялцчихгүй. I think it's like one of its gem programs гэх юм уу. Амар. Цөөхөн гэсэн
ундаг. Тийм бид нар ингээд ярьдаг байхгүй юу? Бусад хүүхдүүд одоо физикээр сурдаг хүүхдүүдтэй. За манай профессортаас энэ одоо хэдэн жилийн дараа Нобелийн физикийн шагнал авах бол гэд барыг барьж бариад байгаа юм. Тэгэхээр тэгэж болохоор хүмүүс ер нь бол байгаа. Ягаад гэвэл ингээд зарим нь салбартаа бүр ингээд яг анхны юмнуудыг хийж байгаа гэх юм уу. Одоо миний хамт ажиллаж байгаа профессор болохоор яг салбартаа бас яг анхны нэг тийм одоо туршилт тийм барыг анхны туршилт барыг хийсэн гэх юм уу. Эсвэл нэг тийм анхны үр дүн гаргаж ирсэн гэх юм уу. Тийм яг technical detail руу орчгоод амар нуршаа болж байгаа. Тэгээ би тэрийг яг үндэ их сайн мдээгүй байж байгаа. Тэгээ ажиллаж байгаа. Тэгээд бусад ингээд paper дээр нь уншиж байгаа. Тэгээд мэдчихсэн. Яг ингээд тэр сэдвийг ингээд research хийнгүүтээ хамгийн анхны гарч ирсэн paper манай багшаа хаваацсахгүй. Тэгээ би бүр гайхаад. Тэгсэн чинь ялцчихгүй анхны юм төсөл. Эхлээд reach out хийхээс өмнө их мдэгээс ахгүй зөөр ямар сонирхолтой юмар хийд юм бэ? Ямар сонирхолтой судалгааны ажил хийд юм бэ гэд. Тэгээд яг ажиллаж эхлээд тэгээд дараа нэг paper эдрүүдээ сайн уншаад гэсэн чинь мэдчихсэн. Тэгээд бас ингээд яг өөр хүмүүстэй ингээд яриад гэсэн чинь мэдчихсэн. Одоо манайх чинь бас Greek life-тай тэдний байрууд нь. Ер нь одоо энэ шиг юм жижигхэн барилгууд биш байрнууд. Тэгээд нэг хэдэлээ 10 11 хавцаа байх хэвээр. Тэгээд яг хуу нэг өөр юм нь болохоор одоо тийм frat sorority гэдэг биш. Frat ч одоо яг зөвхөн хэрэгтэй ч гэдэг sorority ч зөвхөн хэрэгтэй ч гэдэг шүү дээ. Энтхий болохоор ингээд холилдсон байдаг. Тэгээд бас ингээд сургуультайгаа одоо зарим frat sorority ч юм уу эсвэл Harvard-ийн одоо secret society дээр чинь ингээд сургуулиасаа жоохон тийм бүндэрсэн байт юм шиг үлээ шүү дээ. Яг сургуулийн контрол байдаггүй гэх юм уу. Энд болохоор ер нь сургуультай нэлээд холбоотой байдаг. Яг сургуулийн regulation байдаг. Тэгээ энэ дээр яг нэг fun fact байгаа зөө. Энд ингээд тийм quadruple юу лээ? Ямарсан quad гэж бид нэг ингээд богиночлж дууддаг тийм юу байдаг хгүй юу? Клуб байдаг хгүй eating club гэж ирдэ. Тэр нь болохоор ингээд энэ eating club дундаасаа одоо ямар нэг парти болонгод хамгийн гоё уух юмтай нэдэг хгүй юу? Ингээд янз янзын зүгээр нөгөө сонголт маркаараа ягаад бол бусдын зүгээр л ингээд нөгөө яг сургуулийн regulation сайн байдаг болохоор бусдын зүгээр л ингээд PV байдаг. Тэгвэл тэр клуб нь ганцаараа тийм сонирхолтой коктейлүүд ингээд хийж өгдөг. Тэгээ ягаад гэсэн чинь Jeff Bezos минь гişүн байсан шүү. Тэгээд төгснөхийн дараа ингээд тэр клубт ингээд алкогол лайсенс авч өгсөн. Тэгээд ганцхан тэр нь тийм алкогол лайсенстай болохоор ингээд гоё юм дүгдэг гэж эсэссэн. 10-аас нэг 4 юм уу? Гэтэ ер нь Америк сургуулиудын шуудлтыг би бол 10-аас нэг 5 гэж үзлэх болохоор тийм. Манайх бол тэр дундчаас дагуур гэж би үздэг. Яг миний одоо тийм сонирхлын юм биш. Шок биш. Тийм яг одоо ингээд яг Америкийн коллеж хүүхдүүдийн одоо яаж шоуцдаг байдал нь надад жоохон сонирхолтой. Тийм ер нь жоохон мяаш тийм яг үнд. Мяач гэжтэй замтгүй residential college гэж явдаг. Одоо ингээд ихний freshman жилдээ ингээд бид нэр randomly assigned болдог. Жилээ 6-7 өөр college, residential college байдаг. Тэгээд тэрэндээ ингээд яг assigned болсон газараа ихний 2 жилдээ амьддаг. Би бол яг Forbes гэдэг college байсан. Тэгээд тэрийг бас би яг үнээсээ мэдгүй байна. Гэхдээ Forbes гэж нөгөө бидний мэддэг Forbes мөн л биш үү лээ. Тэгээд 3 дахь жилээсээ ингээд upperclassmen house-ыг ордог. Энд гэхдээ яг янз янзын хичээлүүдийн нөгөө семинарууд ороод иддэг л та. Яг семинарууд угаасаа яг үүндээ хаасаг болгочдөг. Гэх юм хаана ингээд газар байна. Гэтэ энэ дотор I think it's econ something in the region finance. Хоолод юм дэж шүү. 10-аас нэг 7-8 болгож өгнө. Гэтэ яг өдрөөс хамааралдаг л та. Яг нөгөө тэр өдрийн меню ямар байна гэдэг. Гэтэ ерөнхийдөө л айгуу дэж юм гэж би боддог. Гэтэ эхний 2 жилдээ бүх хүүхдүүд ингээд unlimited meal plan авах хэрэгтэй. Ингээд семестр 150 тийм points өгдөг. Гэтэ эхний 2 жил л өгдөг л та. Тэгэхээр одоо тэр надад байхгүй гэсэн. Тэргээ жоохон санаж байна. Эгүй нийлээ санаж байна. Айгу амар. Яг миний нэг семестрийн кофений хэрэгцээг хангацдаг $150 тийм. Зүгээр юм байрууд байгаад профессор өдрүүд бас ингээд ойрхон амьдртны юм шиг л бүгдээрээ.
Тэнд одоо тэрний юм ногоон барилгаагааз Princeton Garden Theatre гэсэн. Тэн ингээд энтхийн нэг хөрхэн жижигхэн нэг юм кино театр ихгүй юу. Тэгээ энд ингээд 7 хоног болгоо сурагчдад өнгөө тийм кино үзүүлдэг. Тэгээ ихтэй тэр нь ингээд одоо шинэ гарцсан кинонод байгаа шүү дээ. Тэрний early screening бас нэлээд явдаг. Тэгээ тэндээс ингээд явдаг байхгүй. Гэхдээ чи ингээд Америкийн хамгийн богинохон тийм одоо train track юу юм бэ train line юм. Тэр ингээ Forbes гэдэг миний байсан кол. Амар зөв тусгаарлаг болоо. Тэгээ энэний ард нь юм golf course байдаг. Гэтэ манайх шгүй. Би уусаа одоо Америкээс гадаа одоо өөр орн сурна гэж бодож байгаа болохоор Zürich, ETH Zürich юу сайн яг миний чиглэлтэй програмтай. Тэгээд бас EPFL гэдэг бас яг Швейцарын одоо тийм Франц хэлээр ярьдаг хэсэгт нь бас өөрийн сургууль үү. Технологийн тийм тэр бас аягүй сайн. Тэгээд TU Delft гэдэг Нидерландд бас аягүй сайн бид юм лээ. Тэгэл яг харж байгаа л Европ. Тэ ер нь Европын төлөөлж. Гэтэ ер нь мастер яг үндэ сургууль ихээс илүү баг юу л хамрах дөө. Айл газар тийм аягүй тэтгэлгийн хөтөлбөртэй байна. Erasmus гэдэг бас байд юм. Erasmus-ийн тийм мастерын хөтөлбөрүүд байд юм лээ. Одоо юм өөр Европын орнуудад ингээд одоо нэг семестрээс 2 семестр гэсэн сурдаг. Тэгээ тэр нь цаанаас тэтгэлэг өгдөг. Тэр мэрэг бас арчлаа. Тэгээ цаашаа доктороо хийхээр авлаа яг. Доктор бол судалгүй л дээ. Цалинтай байдаг болохоор.